Хөлбөмбөг гэж юу вэ? Яагаад энэ спортыг дэлхийн 7 тэрбум хүний 5 тэрбум нь хайрлаж биширдэг вэ? Ирч хүч, сенсац, гайхалтай тоглогчид, итгэмээргүй гоолууд, баяр баясгал, уйдгар гуниг. Байж болох бүх гайхамшиг өөртөө зогсоосон болохоор тэрэ. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг даваа лав гаргуудад SBS-ийн 1-р сугаа. Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 6 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн эхний 10 дугаар бол Sir Alex Ferguson-ы Миний намтар нэртэй номоор та бүхэндээ үргэлжлэн өргөх байгаа. Энэ ном нь бол нийтдээ одоогийн байдлаар Их Британд 803,000% борлогдож 10 сая паундыг олцоход байгаа ийм гайхалтай ном байгаамаа. Энэ номон дээр болсон одоо сонирхолтой баримтууд, хөшгөний цаана юу яригддаг вэ гэдгийг би бол та бүхэнд ярьж өгч байгаа. Мэдээж надтай хамт зочин хөтлөгч Балжины мах маань ярилцж байгаа. Ингээд болж байхдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд үзэгчдтэй ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараар бол бит хоёр хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр их цэвэрлэгээ гэдэг нэртэй бол нэвтрүүлгийг ямар ч байсан хүрэхэд та бүхэндээ бэлэн боллоо. Юуны учир их цэвэрлэгээ гэсэн бэ гэхээр Алекс Фергюсон бол Манчестер Юнайтед нийтдээ 26 жилийг өнгөрөөхдөө 5 удаа л бага их цэвэрлэгээнд оруулсан юм байна. За 5 удаа л бага шилжиж хөдөлгөөнд бол автуулсан гэсэн үг. За энэ нь бол багийнх нь хамгийн одоо амжилтын гол ноён нуруу байсан гэж өөрөө ямар ч байсан тодорхойлсон байдаг. Тэгэхээр ямар ч байсан өнөөдрийнхөө дугаарыг их цэвэрлэгээ гэдэг нэртэйгээр оруулъя. За тэгээд ярилцлагынхаа эхэнд Балжаагаас бас асуугаад явъя. Фергюсон бас ер нь олон алдартай тоглогчтой гэрээ хийж байлаа. Олон гой тоглогчтойг авчирч байлаа. Гэхдээ зарим 8-нууд нь бол амжилтанд хүрсэн бас цөөхөн тийм. За тэгээд энэ талаар ер нь бол одоо сансан хэмжээнд нь авчирж ирсэн тоглогчныг сансан хэмжээнд нь байж чадсан уугүй юу гэдэг юм уу? Иймэрхүү ярианаас яриагаа эхлүүлээ яаж байна. За ер нь тэгээд энэ яриаг бол одоо ер нь бүр ингээд төгсгөлгүйгээр үргэлжлүүлээд ээж бол одоо болох л байх л да. Ферги өөрөө тэр 27 жилийн төвөндөө бол одоо жилдээ нэг 4-5-ыг авчирлаа гэж бодох чинь чи одоо бараг 100-аад юм болж байгаа үстэй. Тийм багаар л утгад тийм. Багаар л утгад. Тэгэхээр бол одоо ерөөсөө өөрийнх нь тийм одоо ер нь өөрийнх нь нэг тийм хэлсэн юу бол одоо үг номон дээр нь бол одоо байлаа л дээ. Нэг хөлбөмбөгчнийг худалдаж авах гээд ингээ араас нь хөөцөлдөөд ингэхээр өгөхгүй барихгүй гээд нөгөө баг нь үн өртгөө нэмээд байгаа ийм 8 бол одоо үнэхээр их хамттай байдгаа. Зүгээр нэг олны үг ортоо гээд одоо бараг тэгээд нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр нэг тоглолтын харангуутаа шууд ингээд харанхуй 8 хийчих бол одоо ер нь их эрсдэлтэй байдаг юм байна. Жишээлх юм бол ийм 8-нууд бол одоо би хийгээд энэ дээрээ бол одоо алдаж байсан. Ийм улсуудыг бол одоо авчрах гэж насаараа мөрөөдөөд ятгах үзээд уулзаж үзээд ирээгүй улсууд ус одоо надад байдгаа гэж бол одоо номон дээр нь бол одоо ямар ч байсан байна лээ. За ямар ч байсан бүгдээрээ уламжлал ёсоор нэвтрүүлгийн эхэнд бол ямар нэгэн бичлэг болон ямар нэг тоглогчдын намтар үздэг байгаа. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийн эхэнд хэдүүлээ Sir Alex Ferguson-ы топ 10 муу 8 гэсэн одоо сонирхолтой тийм бичлэгийг үзчихэд за тэгээд студидд эргээд уулзъя үзэгчтэй. It's amazing how you can speak right to my heart. Without saying a word, you can light up the dark. Try as I may, I can never explain what I hear when you don't say a thing. The smile on your face lets me know that you need me. There's a truth in your eyes saying you'll never leave me. The touch of your hand says you'll catch me wherever I fall. You say it best when you say nothing at all. All day long I can hear people talking
Sir Alex Ferguson болон хөл өмгийн бестселлер гэсэн нэртэй нэвтрүүлгийн ямар ч байсан 6 дахь удаагийн дугаар та бүхэндээ хүрж байгаа. За ингээд топ 10 муу 8 буюу Sir Alex Ferguson-ы хийж байсан одоо 10 муу 8-аг ямар ч байсан бүгдээр хамтдаа үзлээ. За ингээд болж ах энэ 8 минуттай хэр санал нийлж байна. Ер нь бол бас нилээдгүй олон муу 8 бол хийцэн байдаг. Болж ахын одоо мэдж байгаа 8 минутаас ч гэсэн нилээдгүй байгаа. За хамгийн ихэнд бол мэдээж Бразилийн Клеберсон орох бах тийм. За энэ тухай яриагаар үргэлжлүүлээ хоёлаа. Ерөөсөө Sir Alex Ferguson-ы номнор бол ерөөсөө Клеберснаар л хэлдэг юм л да. Тэгээд Бразилийн олимпикчин Клеберсон 2002 оны дэлхийн аврал шалгаруулах тэмцээний алтны талтай тоглолтын дээр Германы шгшигийн эсрэг хийсэн энэ тоглолт нь бол одоо ерөөсөө үзэж харахад бол одоо үнэхээр сайхан тоглолтыг үзүүлсэн учраас Sir Alex Ferguson өөрөө бодож жогод за энэ дэлхийн аврагын финал дээр ингэж тоглож байгаа юм чи Премьер лиг дээр бол нэг иймэрхүү айх нь бол ер нь гарцаагүй юм байна гэж үзээд бол одоо түүнтэй бол одоо гэрээ байгуулсан. За энэ гэрээ бол тэгээд ерөөсөө нэг тийм олигтой гэрээ бол одоо болж чадаагүй. Хамгийн сонирхолтой нь бол одоо Клеберсон Манчестерт ирэхдээ л одоо ер нь нэг тийм жоохон энийг бол одоо сэтгэл дундуур болгоцсон. Фергиг бол яагаад гэх юм бол одоо сүйд хүчгүйгээ дагуулад ирлээ гэдэг нэг 16 настай охин дагуулаа өрөөд ирсэн. Дээр нь одоо хадмуудынхныгаа одоо аваад ирсэн. Тэгээд үүний зэрэгцээгээр бол одоо бас орооны бэлтгэл дууссаны дараагаар хаяа нэг бас нэг хүндэтгэлийн нэг зоог моог барьдаг юм байна. Энэ дээр бол одоо тэгэл ер нь элдв бусын нэг тийм хүн дагуулж ирэх энэ юм хоббитой. Тэгээд ч өөрөөх нь яг Фергюсон авчираад ер нь тоглоулаад үзье гэсэн дэр хамгаалагч нарын урд тавьдаг тэр нэг таслах чиглэлийн тэгээд тэр Бразилийн шгшээдээ тоглож байхад энэ талаар нь Капо урагшаа хамгаалагч гүүгээд нөгөө талаар нь Роберто Карлос гүүхээр тэр хоёрын байрыг авч тоглоод ингээд бас их гоё байгаад исэн юм байна л та. Тэгээ Верги ер нь нэг тиймэрхүүч байх юм болов энэ төргээд аваад ирсэн. Тэгээд ерөөсөө англи хөлбөмбөг бүгд англи орчинд ерөөсөө нэг л дасан зогцож өгж чадахгүй. Тэгээ нэг 2 жил нэг гэмтэл хүртэлж дундуур нь аваад алтаг оног ингэж явж байгаа л тэгэл ерөөсөө сүулдэ цаацаа болио үлийгээл болсон байдгийм байна. А бас одоо үүний дараагийн нэг 8 нь бол одоо Францын хөлбөмбөгчин Жемба гэдэг нэг хөлбөмбөгчин. Энэ хөлбөмбөгчнийг бол одоо Францын лигдээ ЭДГ-ийн ерөөсөө мундаг байгаад харин л одоо бушуухан шиг худалдаж авчираад тоглоулах гээд үзсэн чинь ерөөсөө хэвлэл мэдээллийнхний дарамтанд ороос босч чаддаггүй. Ерөөсөө нэг л тийм сэтгэл зүйн бэлтгэлч дутуу ч байсан уу. Тэгээд ерөөсөө ингээд нэг л урагштай болж өгөөгүй юм байна. За тэгээд хамгийн 3 дахь одоо тэр 3 дугаарт нь бичигдсэн нэг 8 бол хамгийн уурыг хүргэсэн нөхөр бол идэхээс цааш идчихдэггүй Марк Боснич гэдэг нэг хаалгач байдаг юм байна. За. Тэр хаалгач бол ерөөсөө тэгэл тамирчин үждэг хамаагүй хийдэж болдгоо гэж шүү дээ ерөөсөө. Тэгэлгүй. Тэр бол ерөөсөө мөнхийн лидэж уух юм бол одоо ерөөсөө бүр ингээд өдрийн хоолнд ороо тоглолттой гэдэг өдрийн хоолн дээр бүр цадхаа мэдэхгүй идэд харин Верги бүр ууралсан байгаа шүү дээ. Чи одоо нарийн шүү дээ. Ямар хаашаа юм бэ нэр. Одоо болиочтой наадхаа гингүүд ой босс би ерөөсөө бараг л турж өгтгийн даван дээр явж шүү наад чинь зүгээр гэдэг. Ингээд тэр нөхөр бол ерөөсөө нэг тийм төв орнын сум одоо өөрөөр хэлэх юм бол одоо тэр нэг 99 оны аваргуудын лигд төрүүлчихэд юм уу дараа нь тэр төв орнын сум тоглоход тэр нэг Бразилийн Palmeiras гэдэг багтаа тоглоход тэрийг тоглуулсан юм а да янз. Тэгэхэд бол гайгүй байгаад байсан юм байна. За тэгэл ерөөсөө тэр Марк Босничийг авчирж өвлөө үздэг учир шалтгаан нь бол одоо нөгөө Петр Ишмейхэлгээ хаалгач нь одоо олон жилийн тэр сайхан хан хэргэм шиг хаалгач бол одоо ерөөсөө нэг л одоо өдөр явхаа зарлсан. Тэгэл ерөөсөө хаалгач хайгаал манархацсан чинь Францаар дахиад очсон чинь ерөөсөө Петр Чех гэхэд 17-18 настай одоо залуухан хаалгач бол одоо байж исэн байгаа. Тэгэнгүүт энэ чи арай балчирдах юм байна да. Сүүл эргэж ирээд авнаа чамайг гэж нүдэлчээл цаашаа гарч хурдалж явж байгаад Эдвин Вандарсарын сургийг олж сонсоод Эдвин Вандарсарыг авах гээд өдөр дэх зөвлөл дээрээ санал оруулаад тгсэн чинь туузын дарга нь урдаас нь хөө бид нар Марк Босничтэй тохирцоо. Цаа чи ерөөсөө дажгүй юм байна. Улсууч дажгүй гэж энэ ерөөсөө Марк Босничийг аавна гэд. Тэгэнгүүт хөө хоёулангийн авъя л да гэсэн чинь Эдвин Вандарсар Ювентустэй гэрээ хийжлээ. Одоо ямар ч байсан Босничтойгоо л үзэхээс өөр аргагүй. Тэгээд Боснич одоо энэ Эвертоны Ховард тэгээд тэр нэг Галланы нэг Дэгуи билүүдээ нэг хаалгач. Тэгээ нөгөө Францын алдарт нөгөө Фабиан Бартез хичнээн фактлав том тоглолтын дээр ерөөсөө эднэр бол ерөөсөө бүгдээрээ Манчестер Юнайтедын хаалгач нар болдоо. Биш байсан одоо нэг ийм
сонин түүхтэй бол одоо байдаг юм байна бас. Эдгээр бол одоо тэгээд ерөөсө бүгдээрээ нэг тийм хөнгөө газ судалж авч ирсэн 8-ууд. Тэгээд сүүлд нь одоо Ювентуст бас хэсэг хугацаанд тоглосны дараа Вандрсарыг бол одоо авчираад за тэгээд одоо нэг юм хаалгачийн асуудал нэг асуудалгүй болж нэг санаа намарч одоо тэгээд бас олон жилиг үдсэн. За иймэрхүү сонирхолтой. Иймэрхүү сонирхолтой зүйлүүд бол байна. За тэгээд ер нь бол Сэр Алекс Фергюсны хувьд бол 26 жилд нийтдээ 5 удаа л бага их цэвэрлэгэнд оруулсан бол амжилтын хамгийн оргил мөч байсан гэж өөрөө тодорхойлсон. Амттай бол олон тоглогчдыг авч байсан. Дээрээс нь ер нь бол одоо багийнхаа хамгийн одоо гол тоглогчдыг бол өөрсдийн одоо академи хүүхдүүдээрээ бүрдүүлэх нь бол одоо багийн гол ноён нурууд хамгийн хэрэгтэй зүйл байдаг гэж Фергюсон бол хэлсэн. За тэгээд Фергюсны үед бол 1992 оны нэг ангийнхны одоо гоцлон тоглолт бол ерөнхийдөө нөлөөсөн тэр одоо тоглогчдоор бүрэлдүүлж багаа бүрдүүлсэн байгаа. За сүүлд нь бол мэдээж Эвертоноос төрөн гарсан Рүүни, за тэгээд Роналдо зэргийг бол аваад за эднэр дээр бол багаа тойруулж бүтээсний гар одоо одоогийн баг бол ерөнхийдөө бүтчихээд байгаа. За ингээд бүгдээрээ ямар ч байсан хэсэг хугацаанд амс хий.
За үзэгчдээ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг мэдээж үргэлжилж байна. Өнөөдрийн дугаар бол Ferguson болон их цэвэрлэгээ гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцж байгаа билээ. За ингээд болж байхдаа ярианд эргээд оръё. Ferguson-ийн хувьд бол мэдээж авахыг хүссэн тоглогчтой бол ер нь ихэнхийг нь авч байсан. За тэгээд амжилтыг бол олж байсан те. Гэхдээ мэдээж олон алдартай хөлбөмбөгчд байсан бас авъя гэдээ авч чадахгүй хөлбөмбөгчд бас байсан л байлгүй дээ. Одоо бас үсгэд хясна гихчээр бол одоо байлгүй яах вэ? Жишээлх юм бол энэ дэр бол одоо хамгийн нэгдүгээрт нь бол одоо Челси клубын амт домог 25 дугаар дугаартай Жамфранко Зола гэж Италийн хөлбөмбөгч. Энийг бол ерөөсөө Ферге бол шүтдэг байсан гэж байгаа. Тэгээ Ферге бол жижигхэн чөтгөргээд нэр өгсөн. Хоёр утгатай тэр чинь өөрөө ч талбай дээр жижигхэн чөтгөр чи сүүлд улаан чөтгөр болноо нөхөр мөнгээд яг тэгээ тэр тоглолтын өмнө түнэл мүнэл дайралтахад энэ тэр бол ер нь Зола таваарыг амжилт зай сайн байна тэр чи ер нь ирэхгүй мудаа шин тэргээ нударж өрдөг одоо баг нэг иймэрхүү харьцаанд орсон байсан. Зоолог авахгүй бол бараагүй. Бекхэмийг явуулангуудаа 24 саяар Бекхэмийг зарчаад 19 саяар Арналдиньог авахд яадаг юм бэ? Тэр Парис Сен-Жермэнээс авъя л та гэд өдөрдох зөвлөл дээрээ бүр ядаа ийдсэн гэж байгаа юм. Мөн тэр Премьер Лигийг шуугуулад байсан. Гэхдээ өөрөө их тийм мундаг од хөлбөмбөгч байгаагүй тэр Италийн Паоло Ди Каньо гэдэг хөлбөмбөгч. Тэр бол ерөөсөө бүр яг л Фергигийн ерөөсөө яг нэг тийм мөрөөдлийн тоглогч байсан гэж байгаа. Ерөөсөө арга барилтай. Тэгээд тэр нөхөртөө бол ингээ гэрээ мөрөө байгуулахаар болоод аман тохироонд хүрсэн байжгаад яг гэрээ үзэглэх гээд удаа аваад ирсэн чинь би ерөөсөө бодоод байсан чинь танаа тамдахын ирэх гэжсэн юм байна гэдэг авчид өөрийнхөө үнийг өөрөө нэмээ айдсан чинь нөгөө хөрөнгө оруулагч нар шууд дургуутсан гутаа болиул наадах. Угаасаа ямар нэг ихтэй юу ш өөр юм үзээ хараа инэ дэрэ гэд ингээд за Роналдиньо байгаа, Золо байгаа, Паоло Ди Каньо байгаа, Алан Ширерийг бол одоо ерөөсөө их олон жил бол араас нь бол одоо бас харж ирнэ хөөцөлдсөн. Ингэжсэн чинь Ширер бүтгэе байнгут нь Ширэн гэмэг авсан нь бол одоо нэг буруудаагүй гэж бол одоо тэр номон дээр бол одоо байлаа л дээ. За тэгээд үүний зэрэгцээгээр бол одоо тэгээд ерөөсөө хамгийн тэр том одоо ер нь бүлэг нь болоод ирэх юм бол одоо тэгээд тэр явуулмааргүй улсуудыг явуулсан нэг өөрөө тэгэж хагц дургүй байсан тоглогчдоос тийм амин хайртай байсан тоглогч нараас тэр хагцна гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Тэр үеэ бол одоо дурссан байдаг л да. За энэ дээр бол одоо нэг өөрийнх нь буруу бодлоос болоод явсан нэг хөлбөмбөгч юм байгаа. Тэр нь бол одоо нөгөө л Япстам гэдэг одоо Галландын төвийн хамгаалагч. Япстам нас бол одоо ерөөсө 30 гараад ирсэн. Нөгөө л өвдөгний нөгөө чагтан шүрмөсний апрессанд ороод жил шахуу болчоод эргээ хүрээд ирэнгүүт нь тэр Лацио гал гадаадын багууд нь ингээл үн хаяал байсан хэвээрээ байсан гэж байгаа. Тэгэнгүүт нь Берги бодсон гинэ. За ер нь 30 хүрлээ энэ. Одоо ер нь болсон. Одоо үнэтэй байгаа дэр нь үнэтэй зарчий. Үнэтэй зарж байгаа дэр нь өөр олигтойхон залуухан юм олоод авъя гэж бодоод тэгэнгүүтээ Япстамыг явуулсан чинь нөгөө Япстам нь 36 хүртлээр тоглоод хамгийн сүүлд Манчестер Юнайтедийн урдаас нэг аваргуудын лигийн шүүгийн дөрөвт үзээд ингээд Фергид бол одоо ерөөсөө өөрийгөө хинбэ гэдгээ бол да харуулсан юм байлээ. За ингээд бас үргэлжлүүлээ та бүхэндээ мэдээллийг хүрэхэд Сэр Алекс Фергюсны авахыг хүсээд авч чадаагүй тоглогчийн орчин үеийн жагсаалтанд бол мэдээж Барселонагийн хагас хамгаалагч Андрес Дон Иньеста орж байгаа мөн одоо Галатасарай тоглож байгаа Уэсли Снайдерыг бол авах гээд авч чадаагүй иймэрхүү гой мэдээллүүд бол хөвөрж байгаамаа. Тэгээд ер нь бол Сэр Алекс Фергюсны яг энэ номон дээр бол хамгийн одоо 5 удаа их цэвэрлэгийг хийжсэн гэж та бүхэнд хэлсэн. Хамгийн одоо чухал их цэвэрлэг нь бол 2002-оос 2003 оны үеэрлэлд тохиолсон байгаа. Энэ дээр бол ерөөсөө маш олон тоглогчдыг гол тоглогчдыг одоо дэлхийд танигдсан тоглогчдыг явуулсан байгаа тий. За энэ тухай хоёул яриагаа үргэлжлүүлье. За энэ дээр бол одоо хамгийн нэгдүгээрт бол одоо тэр Арсенал тоглогчны дараагаар бол одоо Бекхэм рүү пүү зөвшөөрлөөд хөмсгийн оноод ингээд Бекхэмийг бол одоо явуулахаар бол одоо болчихсон Бекхэмтэйгээ муудалцсан. Үүний зэрэгцээгээр бол одоо тэр 92 оны нэг ангийнхнаас бол одоо Фил Невил, Ники Бат хоёр бол одоо ерөөсө гарааны 11 гарч чадхаа байгаад ингээд сэлгээд суугаад эхэлсэн. Тэнгүүд Фил Невилд бол одоо тэр өөрийн ах Гари Невил шиг тийм шулуун шудраг зам бол одоо байдгүй юм байна л да. Тэгсэн чинь Гари Невил нэг өдөр орж ирэнгүүтээ боосоо Фил Невилийн талаар ямар бодолтой байна гэдээ асуухт нь үнэхээр энэ сайхан хөлбөмбөгч, үнэхээр энэ сайн хүндээ би одоо ийм л бодолтой би сууж ин да гэсэн чинь урдаас нь харин тийм ээ энд л асуудал байгаад байна гэд. Ерөөсө Гари Невил бол Фергийг дотор амар шаналж ийн гэдгийг бол ойлгосон юм байна. Тэгэнгүүтээ
Гари Невлийг гарахт нь Ферги за Фили Невлийг өнөөрөө манай дөрөвдөргээ хэлчих гээд. Тэгээ гэртээ байжсэн чинь гадаа Фил Невлийн машин ирээ зогсчих нь Фергюсон эхнэртэйгээ тосох гээд урдаас нь Кэти гээд эхнэрийн дэгд дууддаг юм. Тэгээд гараад ирсэн чинь Фил Невл машин дотроо бас эхнэртэйгээ ирсэн юм байна л да. Тэрийг бол эхлээд хараагүй юм байна. Ферги. Тэгсэн чинь л нөгөө хоёр эхнэрүүд хоорондоо уулзалдаал алийн ор цаав хоёулаа ийшээ орой барай болол явцсан чинь Фил Невлийн эхнэр би танад орохгүй гэж уйлцсан гинэ. За. Бид нар энэ гэр бүлээс холдмооргүй шүү дээ. Бид нар энэ Манчестер Юнайтед гэдэгт ухаан орсон цагаасаа хойш л байсан. Биднийг явуулахгүй байж болдгүй юм уу инээ дээрээ нөгөө эмэгтэй хүний аран шингаар тэгэл уулаад бид нар одоо ер нь өөр хотод очиод бараг өөр газар яаж амьдрах юм бэ инээ дээрээ ингэж л дээ. Тэгсэн чинь л ерөөсөө тэгээд нөгөө аргадаад орой гэсэн орохгүй гэдээ эргээд машиндаа суудсан. Маш их ухаантай хүүхэн гэж байгаа юм дэрэг. Яагаад өгөх юм бол Фил Невл Ферги хоёрын ярилцж байхад дундуур нь тэр тэгж ороод бол хэрэггүй гэдгээ ойлгоод ямар ч үсэн дотоод сэтгэлээ бол нэг уужруулаад хэлэх үгээ нэг хэлж аваад нөхрөө хэлж чадахгүй дүлгнээд байхаар нөгөө эхнэр нь аргагүй ирэхэн тэгж уйлчаад тэгээ буцаад машиндаа ороод суусан. Тэгэл Фил Невлийг гэртээ дагуулж орж ирээд одоо үнэндээ чи ингэж сэлгээнд суугаад байгаа надад хүртэл айгүй хэцүү байна те. Тийм учраас би чамайг айгүй хямдхан явуулъя. Чи ингээд өөр газар очих юм бол чи бол одоо ингээд чи тэртээ дэргүүл надад байдаг ганцхан цорын ганц сүлэн мөгч чинь юугаараа чи илүү гэхээр чи 5 байрлал тоглож чаддгаараа илүү гэж шүү дээ тэр чи ерөөсө 5 байрлал тоглодог. Чамайг ерөөсө ямар ч багийн ямар ч дасгалжуулагч аавна. Би чамайг өөрөө бараг одоо ингээд юу яагаад явуулаадахыг гээд ингээд тэгээ Фил Невлтэйгээ ойлголцоод ингээд нэг юм арай гэж хашааны хаалга бараг хаагдсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь Фергигийн эхнэр нь Фергид уурлаадгүй. Чи нэр ямар муухан хүн чанаргүй юм бэ те. Энэ гэр бүлийг чи эндээс ингээ явуулж идэг. Тэнгүүд Ферги урдаас нь миний өр зүрх яаж өмөрж байгааг та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ ерөөс. Би дуртай байна гэж байхгүй шүү дээ эн чинь. Харин энэ залуугийн л одоо цаашдын карьер амьдралыг бодоод би явуулж байгаа. Түүнээс би сэлгээнд бараг байлгаал байна. Ингээ Фил Невлтэйгээ ингээд хоёр тийшээ болцоогооч. Нөгөө Ники Бат гээд нөгөө л 92 оны ангийн залуу. Тэр бол өөр гэж байна. За. Тэр залуу бол ерөөсөө шулуун шударга зантай. Хэлэх үгээ хэлдэг. Учрыг бол ерөөсөө битүү байлгах дургу, дорн тодруулдаг. Тэр бол ерөөсөө Ферги дээр бол ингэн гинэлтэй ерөөсөө зүгээр Ферги зүгээр төсөөлж үтсэн байгаа. Шууд явж орж ирэл босс би өнөөдөр яагаад гарааны 11-д гарсангүй вэ гэдэг ингэнгүүт чи өнөөдөр Скол зулан Рой Кин хоёроос жаахан дутуу байгаа учраас би чамайг гаргасангүй гингүүд ойлголоо. Тэгвэл та намайг сэлгээнд суулгаж яхаар бүр явуулчаач тээ гэж хэлнэ гинэ. Тэнгүүт нь Ферги за тэгээд Ники Бат бол тийм шулуун шударга учраас ерөөсөө ойлголцоход их амар байсан. Ингээд явуулсан. Гари Невл бол ерөөсөө Манчестер Юнайтедийн төлөө, миний төлөө, багийн төлөө, өөрийн төлөө өгөхөөс ч буцахгүй. Би Фил Невлийг би тоглолтын өмнө чи тэр өндөр уулын орой дээр гараад нэг модыг тайрж аваад эргээд наашаа хүрээдэр гэхэд Фил Невл бараг за харин цахилгаан хөрөө би юу дасгалжуулагчаа гэж урдаас бараг асууна гинэ. Юм идэгж болохгүй бүтэхгүй пүү па гэж тэр багийн төлөө тэгнэ гэж бол Фил Невл бол түүхэн баг. Энэ хоёроос хагацхад ер нь бараг тэгээд хэцүү байсан гэж байна да. За мэдээж одоо 1992 оны ангийнхнаас хагацна гэдэг бол дэндүү хэцүү байсан. Одоо бол харин Фил Невлийн хувьд бол Манчестер Юнайтедтэй эргэн ирсэн байгаа. Түүний хувьд бол Дэвид Мойстэй хамт Дэвид Мойсийн туслах тасгалжуулагчаар ажиллаж байгаа. За Дэвид Мойсийн туслахуудаар бол Райан Гигс болон Фил Невл нар ажиллаж байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол цаашдаа Манчестерийн жолоог яг тэр 1992 оны нэг ангийнхны төлөөлөл удирдаад явахыг бол үгүйсэхгүй ийм нөхцөл байдалд үүсчээд байгаамаа. За тэгээд цаашдаа бол маш олон тоглогчдын цуврал бол байгаа. За Диего Форлоныг явуулсан, Хуан Себастьян Вероныг явуулсан тийм. За Верон дээр бол харин бас нэг тийм ярих сонирхолтой зүйл бол байгаа л да. Хуан Себастьян Веронд бол ерөөсө бурхан бүгдийг заяасан гэж байна. Тэр хууралт муурал тэр талбайг харах чадвар, сэтгэн бодох чадвар, тэр ардаа нүдтэй байгаа юм шиг мэдэрдэг тэр хоёр хөлийн одоо бөмбөг эзэмшил, цохилт энэ төр бол ерөөсө бүр үнэхээр тасарцсан ерөөсө. Ганцхан Веронд ерөөсө бурхан нэг л юмыг заяагаагүй нэг байрлал дээр тогтвортой нэг аятайхан тоглоод хооч гэдэг ийгэл ерөөсөө байрлалыг зааж өгөө бурхан
Гайхамшигтай хөлбөмбөгчин болгоод өгсөн. За ингээ Верон ирж гин талбайн төвд Ники хин Пол Сколз, Рой Кин, Верон гурвч мөрөөдлийн гурвалж юм болсон гинэ. Тэгэлгүй яхаа. Тэгсэн чи энэ гурвалж яг ингээд цаасан дээр. Тийм. Энэ гурвалж ингээд байгаад байсан үгүй. Хин Хуан Верон бол ерөөсө бөмбөг хаана тэнд л тууж явна ерөөсө тэр талбай заахад махад за чи ерөөсө өнөөдөр ерөөсө яг энэ хамгаалагч нарын урдталт ингээд Рой Кинийхээ хажууд ингээд чи довтлогоог ихлүүлээл нэг чиглэлийн олж өгөөл болоо тэгэл энд байж байгаараа гэл гаргахад ерөөсө 3 минутын дараа айлын хаалган дээр л ерөөсө нэг төвийн довтлогч гэл наашаа гитсэн л тууж явдаг гэн ерөөсө тэгээд багийнх нэг нь бөмбөг авахаар л ерөөсө одоо нэг манай хүүхдүүд нэг гудамжинд тоглохоор наашаа гэж ашиглалтай гүйдэг. Ерөөсө Верон бол ерөөсө бөмбөг хаана явна тэнд тууж явдаг. Тэгэл ерөөсө аргагүй ирэхэд тэгээ Челси рүү нөгөө өөрөө ашиглаж чадахгүй юм чинь одоо тэгээд одоо бас тэр чинь мөнгөө бодно шүү дээ. Тэр чинь бас мэдээж л хямдхан аваагүй л байж таараа. Тэгээд Вероныг бол нэрэ хаан тоглуулах вэ гэсэн байрлалыг бурхан надад бол заяасангүй дээ гэж бол одоо бичсэн. Тэр Верон бол ерөөсөө бүр их сонирхолтой нэг тийм 4-5 өгүүлбэр байсан юм аа тэр Верон дээр бол. За тэгээ олон талт гэхэд бол хитрхи олон талтай тоглож байсан тийм. Энийг л ерөөсөө Германы хөлбөмбөг хэлдэм байна л да тийм. Сахилгабат. Талбай дээр. Сахилгабат гэхээр л бид нар нэг хүнтэй хэрэлддэггүй нэг дуулууртай гэж ойлгоод байдаг. Тэр чинь нэг уучлаараа үгүй. Тийм яг одоо баруун жигүүрийг л авах хэрэгтэй бол баруун жигүүрийг л яа гэсэн байна. Тэгээд ерөөсөө тэнд л байж ах ёстой юм байна л та. Тэгэхгүй тэгэл Верон шиг одоо тэгэл ерөөсөө бүгд шуурал довтлоо тэгэл ерөөсөө тийшээ уухаа ашигараад яваа орчдөг юм гэж бол одоо байдаг юм байна. Тэгээд Верон бол үнэхээр за тэгээд тэр Луис Сааг бичсэн байлээ. Саа бол ерөөсөө айгүй хүнд гимтэл ингээд дагаад ерөөсөө болоогүйгээд бичсэн байсан. Өөр нэг миний бараг сонсож байгаагүй нэг хөлбөмбөгч нэг 2-3 жил тоглуулах гээд бэртэл гимтэл дагаад ерөөсөө болохгүйсээ өөр газар очиод өстө гангарсан. Тэгээд сүүлд нь вэргээд арилтчаад гисэн гэсэн. Чи ер нь одлоо тоглох дургүүдээ янгуучлаад ажидээ гээд цаашлуулаад гисэн чи яалаа гэж одоо сайхан болсон гэхэд нэг ийм мэтлэнгээр тэгээд тэр юунууд бол одоо байдаг юм байлээ. За мэдээд үзэгчтэй бол энэ хамттай яриануудыг хүргэж байгаад бас бит хоёрын зүгээс манай найруулагчийн баг SBS телевиз хамтлагийн зүгээс бол дэндүү таатай байна. Тэгээд Sir Alex Ferguson-ийн хувьд бол олон тоглогчтой хамт 26 жилиг бол өнгөрүүлсэн. Түрүү манай Балжаах хэлсэн 100 гаруй тоглогчдыг бол мэдээж орж гарч явсан бол ойлгомжтой. За үүний нэг бол Juan Sebastian Veron бол Manchester United-аас нэлээгүй хэдэн жил байсан. Гэхдээ бол яг оргил амжилттай бол Манчестерт өнгөрүүлж чадаагүй. За ер нь бол 40 хүртлээ хөлбөмбөгийн замлаа өнгөрүүлсэн. Хамгийн сүүлд ихэд нутгийн Estudiantes багтай бүр төв хоорондын цомын тэмцээнд хүртэл тоглолцсон явж байсан. За тэгээ 2010 оны дэлхийн аваргад Марадонагийн удирдлага донд бас орж тоглож байсан санагдаж байна. За ингээд бодохоор бол Sir Alex Ferguson-тай холбогдож байсан тоглогч нар бол үнэхээр агуу юм тоглогч нар байсан байж таарад байна. За ингээд өнөөдрийн дугаар хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 6 дахь дугаар энэ түрээд өндөрлөж байна үзэгчтэй. За мэдээж уламжлал ёсороо дараагийн дугаараараа 7 дугаар дугаараараа ер нь ямар хүмүүсийг оруулмаар байна. Одоо ер нь Ferguson-ийн ном бас бит хоёрын яриа нэвтрүүлэг Ferguson-ийн номоор бол дуусах төгч юм те. Таны бас цаашдын төлөвлөгөө одоо дараагийн номуудаар ямар хүмүүсийг оруулмаар байна?
Энэ талаар. Ер нь одоо тэгээд Фергигийн номон дээр бол нэг 10 дугаараа авахд бол ер нь баг болчих واخа гэж би бодож байна. Тэгээд одоо нөгөө орсууд орчуулад би тэрийг уншиж байгаа учраас би бол да аминда Кантанаг л хүлээгээд байна л да. Одоо Рой Кини бүлэг бол да байна. Рой Киниг бол товчлоод их хайтайхан ярьчих бол одоо болохоор юм бэлээ. Яг тийм сонин тохиолдлууд 3-4 тэр сонин тохиолдлыг ингээ үзүүлээд ингэ чинь нэх одоо тэгэлгүй тэгээд найруулагч нарын зүгээс бол ер нь нэг 10 дугаар гаргацсан дээр баха гэсэн саналыг бол одоо гаргаж байгаа юм байна. За би тэгээд үүний дараагаар бол одоо зүгээр сонирхолж хэлэхэд Гари Невлийн бас миний намтар гэдэг ном чинь аль уржин шахуу гарцсан юм байна шүү дээ худалдаанд. Тэгээ энэ дээрээс би ингээд бас зүгээр сонирхоод Бекхэмтэй хэсгийг нь бол одоо уншлаа. Тэгсэн чинь нөгөө Бекхэм Гари Невл хоёр чинь насаараа баруун жигүүрт явцсан нэг жигүүрийн хоёр юм биш үү зайлаа. Тэрээ бодоод байхад тийм ээ. Нөгөө бид нар л нэг баг гэдэг баг дотроо бас тэр хоёр чинь нэг жигүүрийн хоёр юм биш. Одоо энэ цааш талбай байсан бол одоо ингээд тэр хоёр бол бие биенээ бол ерөөсө гайхамшигтай ойлголцдог байсан. Бекхэм тэгээд хөмсг рүүгээ ингэж пүүзээр яалгаад оноолоод Реал Мадрид энэ төр явах болоод ингээд бол ерөөсө бараг тэгээд Гари Невлийн өрөөс нь далж игүүр хугарж байгаа тай бол одоо тийм адилхан болсон. Тэгэхээр бол одоо Невлийн ном бол одоо дэмий байх гэж бодож байгаа. Зүгээр хэсгээс нь сонирхол. Тийм хэсгээс нь зүгээр нэг нэвтрүүлгээр нэг бас нэг энэ Фергигийн номон дээр гараагүйгийн сонирхол бол зүгээр баг. Өөрөө би бас уншиж байгаа тэр Златан Ибрагимовичийн "Я Златан" гэсэн номыг бол одоо уншиж байна. Бас л нэг дандаа муудалцаал явж идэг. Аякст муудалцаал, Ювентус дээр л Фабио Капеллогоос үхтлээ айгаал тэгэл явж исэн юм уу. Тэгээ ер нь зүгээр Месси, Жерард хоёр руу орвол ер нь болохгүй болов. Одоо тэр Челсигийнхэн тэр юуг орчуулад байгаа гэсэн Лампардыгаа орчуулад байгаа гэсэн энэ дээр одоо тэр орчуулж байгаа тэр фанатуудыг авчирж бас хоёулаа нэвтрүүлэг энтертэй оруулал ер нь зүгээр болов. Тэгэл байх уу. Бас тэгээд ярилцъя бүгдээрээ тийм ээ. Тэгэхээр яг дараагийн дугаар гэх юм бол одоо ямар ч үсэн одоо нэг Фергигийн номоор нь 3-4 дугаар бол одоо явна. Энд чинь 6 дахь дугаар нь юм чинь. Одоо цаана нэг 4 дугаар явуулаа. Тэгээд Кантанага болохгүй бол одоо Гари Невлийн номон дээрээс Кантанагийн бүлгийг л оруулна да. За. Яг нь тэгэл ер нь нэг утга төгөлдөр юм хийгээд бас нэг юу яасан дээр баха. Ном гэдэг чинь ерөөсөө угаасаа хүн болгон өнөөдөр гэртээ бариад ингээд уншиж болдож чадахгүй, зав зааж болохгүй байгаа учраас ингээд бид нар ингээд яг нэг энийг мэдчихвэл энийг хүнд ярьчвал сонирхолтой нь энэ юм болов гэснээр түүгээ товчлоод ингээд ярьчихж байгаа нь одоо бас хийнд хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа шүү дээ. За мэдээж үзэгчтэй бол аль болох сонирхолтой хүнд хүрээгүй гэсэн мэдээллүүдийг л та бүхэндээ бол шар байдлаар хүргэх нь бол манай нэвтрүүлгийн гол зорилго байгаа. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй дараагийн дугаараар дахин уулзцай. Та бүхэн хөлбөмбөгтэйгөө үргэлж хамтдаа байгаарай. Үзэгчтэй баяртай. Simply the best, unite through and through. Forever we will be His Red Army. Born in Govan on the night of New Year's Eve, came a boy with dreams to be a champion, and the rest is history. Now he's left a legacy.